Сүхбаатарын талбай оройн өдрүүдэд хөлөдлөгөө ихтэй байна. За үүнийг дагаад талбайд дэвссэн зүлэг хог хаягдлагтай гантиг чулуунууд хүнсний тосоор бохирдсон байна. За энэ талаарх мэдээллийг сэтгүүлч Халтаа хүргэнэ. Уран дулааны үйлрэл ирснээр иргэдийн хувьд бол одоо Сүхбаатарын талбайг зорих, мөн Сүхбаатарын талбай дээр өдөр бүр иргэдэд зориулсан арга хэмжээ тогтмол зохион байгуулагдаж байгаа. Гэвч олонний хүлд байнга дараастай байдаг Сүхбаатарын талбайн хувьд бол одоо яваад үзэхээр энэ тэндгүү одоо тос асгарчихсан бохирдол ихтэй байгаа юм а. Мөн иргэдийн хувьд бол одоо амарч зугаалах, чөлөө цагаа өнгөрүүлэх энэхүү талбайд бохирдол ихтэй байгаад бухимдангуй байна. Яг бол хангалттай бол биш. Яг тэр мөрнээс харуулах гэдэг. Хогны энтэнд болохоо. Одоо ингээл суухад ингээл өмд бол нийл тааслал болж байна. Үлийн дараах ингээд нэг ирэхэд л тийм нүүрс амар их нэлээд байсан. Тэгээд ер нь амар халтар болол гармаар. Тэгээд хогтой л тэр жоох ингээд нохоо шээж байгаад ер нь амар тоос мостой л. Иргэдийн хувьд цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байгааг хэллээ. Цаашлаад иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг тус талбайг хэрхэн цэвэрлэж ажилдаг талаар хот тогтчлтын газраас тодруулахад дараах хариултыг өглөө. Өдөр болгон ерөн цэвэрлэгээ хийдэг. Одоо тэгээд асар өнөөдрөөс эхлээд ингээд бууж जैन тэгээд энэ буусны дараа бид нар бас ингээд дос мос угаах бас тэгээд нарийн цэвэрлэгээ чихэр цэвэрлэгээ сайн хийнэ. Тэгээд ер нь одоо энэс хойш ер нь өнөөдрөөс эхлээд маргааш эхлээд ер нь тэгээд ер нь цаашдаа хуваарийн дагуу төлөвлөгөөний дагуу ер нь тэгээд цэвэрлэгээ цааш нь хийгээ явчихнаа. Сүхбаатарын талбайд өдөр бүр 4 үйлчлэгч тогтмол цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг байна. Гэвч зарим иргэдийн ухамсаргүй үйлдэл болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хайхрамжгүй байдлаас талбай ихээр бохирдож байна. Тиймээс иргэд болон үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд ор бүрнөө цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж талбайгаа хайрлан хамгаалах хэрэгтэй байна.